чирсэн гочтой намма татах хүчтэй арибун гашигтэй албоян атхутэй ингээд надад баядаг баги амракан чине аншин тутайдчо исин тутайдчо овапсан маска оводиксэн горча ингээд чамда астар баги амракан чине. Тийм за тэгэхээр ер нь одоо удирдаач хүний одоо бас энэ театрт нэгдүгээр өрөө байна мэдээж. За хоёрдугаар ерөөсөө л эндээс л бүх уран бүтээл эндээс л эхэлнэ шүү дээ. Яг бид тоглолтуудаа дандаа эндээс удирдах эндээ балетч байсан бид эндээс удирддаг. Тийм учраас энэ ч одоо бас миний театрт хоёр дахь гэр шүү дээ. Нэг ажлын байр. Нэгдүгээр хоолой эрэгтэй шууд нэгтэй хоёрдугаар хоолой яагаад энэ яг дөрвөн хоолой тэнцүүхэнд уурахгүй бол аялгаугаа дарчих ш. Нэгдүгээр хоолойгоо явлаа. Хөө. Дахиад явлаа. Байхгүй шүү дээ. Нэгдүгээр хоолой жахан дуулаараа. Араа жахан шангаагаад байна. Жаах урагшхан. Явлаа. Одоо 1924 онд намын төв хорооны тогтоол шийдвэр гарч одоогийн Жанжин хөлөө гэж биш Амгалангийн энд анхны одоо дуу танц дуу хөгжмийн анги бүжиг танцны анги жүжиг анги ингээд аж ахуйтай ийм дөрвөн ангитаагаар анхны одоо дуурж аван одоо төрөлхийн дор ийм анхны бүлгэн байгуулагдаж энийг эндээс одоо иш тулам одоо төдөв тэргээд ийм одоо хөгжимчдтэй 5-6 нийлж тоглодог. Алтан үе. Тэгэхээр эндээс бол одоо найрал хөгжмийн үүсэл гарлал одоо 1-2-ороо хөгжимж байсныгаа ингээд нэг хэсэг болж хөгжимлээ шүү дээ. Тэгэхээр эндээс бол одоо найрал хөгжмийн үүсэл гарах нь зөв юм аа гэсэн одоо асуудлыг 1990 онд одоо Жамингуа, Чулуун багш, Базарарагчаагуа, Намсраажууга ингээд манай ахмадууд бүгд байсан та тэр үед 70 жилийн хойг ер нь одоо эндээс нэг бид нэг үүсэл гаргалтай байх ёстой юм а гэж үзэж тэгээ Монгол улсад орчин цагийн найрал хөгжим, шин цагийн найрал хөгжим үүсэж өгсөн юм. 70 жилийн хойг 94 онд 1924 оноос ингээд зайнаас хойш 75, 80, 85 эргээд 85-аар нь бүр кино хүртэл гарсан. Одоо ингээд 100 жилээ бид тэмдэглэх гэж байна. Удирдаач хүний зөвхөн хөгжим биш. Дуучид, найрал дуучид, бүжигчид ингээ бүгд одоо яг удирдаачийн мэдрэмж удирдаачийн югаар л явна шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь удирдаач хүний одоо гол хөгжмийнхаа бүтээлийг одоо тэр Бетховен байдаг юм уу? Одоо тэр Пуччин байдаг юм уу? Вердин байдаг юм уу? Лусан Шарун байдаг юм уу? Хожиг Сумлан байдаг юм уу? Тухайн хөгжмийн зохиолчийг бичсэн бүтээлийг, дуурийг өөрөө судлаад тэгээд яг өөрийнхөө одоо
ойлгож байгаа хөгжмийн мэдрэмжээр бусдаар хийлэгдэг ийм одоо ажил учраас хөгжмийн удирдаач гэдэг бол одоо бас амаргүй их нарийн мэрэгжил олон талын боловсрол мэдлэг шаарддаг. Одоо энэгээр би 5 жил сурч байна. Зөвхөн гартайгаа гараараа яаж удирдахыг заалгаж тэгтээ дахиад тэн дээр чинь одоо хөгжмийн төрөл бүхэл одоо зохирол бүхэл хөгжмийн ухаанууд орж ирнэ л дээ. Тэрийг амттай ишлүүл тэгтээ энэ болцвол одоо яаж удирдах вэ? Ямар бүтээлэг яаж гар тавихаасаа эхлээл чи яг л хөгжимчний хэмжээний л одоо ийм мэрэгжил шүү дээ. Тохиор энэ ингээд өгөхлөөр энэ гарын хөдөлгөөнийг хүнд харагдуулахын тулд ингээд урт болж ингэж томсгож өгч байгаа. Өөрөөр хэлбэл урт болгож байгаа. Энэ дээр ийм намжиж шүү дээ. Тэглээ зэрэг ингэснээс энэний ийм болоод ирвэл харагдах нь том болоод ирнэ шүү дээ. Тийм учраас тохиорыг сүүлд удирдаачийн урлагт сүүлд орж ирсэн тохиор бол зарим нь чугардаг. Өдөртөө 2-3-ыг хуулдаг удирдаач бий. Одоо бол хугархааргүй материал хийдэг. Дээр үед хул сентрээр хийж яхад, мод сентрээр хийж яхад өдөртөө 2-3 хавуулдаг удирдаач өндөл үнэтэй тохиурндаа биш. Тэрийг барьж байгаа хүн л өөрөө үнэтэй байх хэрэгтэй байдаг. Үнэтэй тохиуртай хүн сайн тохино гэж байхгүй. Тэр тохиургүйч байсан бол удирдаач ганцхан л толгой л хэрэгтэй. Жаран 4 онд чулуун цэнд гомбожов гэдэг сэтгэлийн дууд гардаг болсон. Энэ бид гурав яг 93 хүнээс анх шалгуулж гурвуулан одоо дараагийн театрт дагалдан жүжигчнэр орж ирсэн. Алт үеийнхэн юу лового комиссийн дарга байсан нямын загмент багш за тэгэл гомсрон багш тэгэл ер нь бүгдэлтэй ахмадууд шалгасан. Тэгээ хамгийн сүүлд оюун багш л одоо шийддэг. Уран сайхны удирдагч нь ерөнхий найруулагч нь байсан. Тэгээд оюун багш үзчихэж л шийдэгдчихэж. Дараагийн жүжигчин болж 5-6 жил бас үзсэн яах. Намайг ороход ганцхан цээнийн бул байсан шин. Цээнийн буу бол одоо тэгэл бид нэр ер нь залуучууд их юу байсан. Тэгээд юуны багшийн дээдийг төгсөлт болоод 2 үе төгсөж ирээд ихэнх нь юус одоо 65 2 сэлингээл хамхуу өдр чинь анх ирээд тэгээ дараа дандан ингээд дандангийн анги ирээл ингээл ерөн залуучууд болсон. Тэгээд ахмадуудтайгаа ингээд их сайхан өргөн дараагийн чадрыг өргөн болсон юм аа. Хангал одоо энэ манай хөгжим судлаач Батсэрэг энэ шахтаа тэр хамтарч одоо хамгийн анхны дуунаас дуур хөрсөн зам энэ гэж бичсэн. Кармен дуурийг анх орчуулсан хүн шүү дээ. Батсэрэг. Ер нь одоо их боловсралтай манай хөгжмийн холбоонд байсан. Тэгээд Батсэрэг хангал за тэгээ ер нь зөндөө 5-6 хүн үзүүлсэн юм байл дээ. Тэгээд одоо яхаа одоо дамбаа яг би тэр гарын 5 хуруугийнх нь ядам хуруу энэ хуруу нь байсан шүү дээ. Анх тоглосон. Тайзан дээр анхныхын дүр. Тэгээд л одоо дамбаа намайг олж харсан юм шиг байна. Тэгээд тэр үед чинь уран бүтээл эрхэлсэн орлогч сайд байсан. Тэгээд орлогч сайд киноны гол дүрүүдийг баталдаг. Тийм байсан. Тэгээд л одоо нийслэгч бүр зургандаа гарах болчихоод
Тэгээ гол дүр нь батлагддаг. Тэгээд биш та нар ерөөс олохгүй байна бичлэг гэдээсэн юм биш. Тэгээд харин сүүлд нөгөө та нар ер нь яасан одоо яахгүйсэд та нар тэр нэг хүүвийдээ нэг дарааны чадрт нэг хүүвий сая миний юм жүжиг тавсан тэр юм шиг над буугаад байдгийг гэсэн. Тэгээд намайг дарааны чадраас олж жамсран дашгасан юм оператор нь цогцол зураач нь байсан да. 68 он штэ. Сайн байна уу? Сайн байна уу? Та надад тэмээ чинь даншиг байх гэдэг айлыг дааж өгөхгүй юу? Та яа? Зүгээр та ханаас юу юм? Би хотоос яваа юм аа. Тэр айлд очиж төлөв ажуулсан. Тийм үү? Тэр ур тавын баруун дээгүүр харагдана. Та тэнийг өнөд явахгүй яагаад? Зүгээр би жаахан даараад. Ер нь одоо та Монголын их орлогын одоо хамгийн анх намайг нийтэд төгөөж танилцуулсан. Одоо миний хамгийн том ганц л одоо ганц дээлт барилдаач ганц маш уралдаач гэдэг шиг би одоо энэ нийслэгээр мөн ч олон телевизээр хэвлэл бүх мэдээллийн хэрэгслээр ярьлаа да. Тэгээд энийг аль ярьдаг өөрч ярих юм байхгүй ч одоо яхад божгор тоглосон ховдын театрын Мэндэ Гавьяат даншиг өгөнд тоглосон манай цензурч нь бас одоо багшийн дэдэд байхдаа олон үр төрүүлээд кино тоглолцсон бас нэлээд дадлагтай болсон. Оюутан байсан шүү дээ. Багшийн дэдэд кино дараамай. Би ерөн зураг авдаг л да. Авдаг байсан. Одоо бол утсаар л зураг авах шүү дээ. Одоо аппарат барьдаг хүн чинь яг мэрэгжлийн зурагчд болчихлоо шүү дээ. Түүнээс одоо болцвол бүгд л аппаратаар одоо бүх хүн зурагч болсон шүү дээ. Сайхан сэтгэлтэй ч хүүхэн. Сайхан ч хүүхэн юм аа. Энэ үгээрээ л нэгсээ харж явъя. Болоогүй л байна уу? Болоогүй. Инээдэ. Бохсоор ажил би хөсчлөө. Яасан ч удаа юм битээ. Энэс ч удаан байдгийг. Дуутай зургийг авахд мэрвэ огчин тэр дууга хийгээгүйсэн. Тэгээ одоо яадаг вүлээ хөөж одоо ямар юм дуулах юм бэ? Ам тэр зөрчин шүү дээ одоо чинь яг байхгүй шин заавал одоо яадаг вүлээ. Тэмээний жонжон таарсан. Нэг гээд нэг адуу аялж өгсөн. Тэгэл тэрийг л давтаад л ингээл ойрхон ингээд агараа гэ. Тэгээд тэгж нэг зургийг авсан. Тэгээ сүүлд нь харин тэр яг тэр хэмнэлд нь нийслэгийн дуу хийсэн байсан. Тэгээд өөрөө бүр жигтэй хичээж тэр үчирээс киноны дуунууд их төгжижсэн шүү дээ. Тэгээд кино шин сайхан дуунууд гардаг байлаа. Тэрийг хүлээдэг. Тэгээд тэрийг их дуулдаг байсан улсууд. Тэгээд ерөөсөө нийслэгийн дууч их дороо төгссөн шүү. Жаран 8 он шүү дээ. Тэр нийслэг кино тоглодог чинь. Тэгээд 68 онд энэ кино тоглоод тэгээд 69 онд кино дэлгэст гарсан. 69 онд улсын багшийн дээд сургуулийн харьяа хөгжмийн зохиолч удирдаач анги нэгдсэн. Би ч одоо дараамын театрт бас хөгжимчний өөрөөр давхар гүйцэтгэдэг. Хамгийн анх би тэр ер нь яг театрт орж ирээд миний
би одоо төгөлдөр хуурга гэж би анх үзэл тэгэл нэг баян аккордеон жаахан хөөрөг төгжим тоглодог байсан болохоор тэр лугаа ороод тэгэл ноот сураад өөрөө би дагаад тэгэл би ер нь дараагийн театрын 17 номер өрөөд төгөлдөр хуурга гэдэг тэгэл хонцдог тэндээ өглөө ээж цаавцраад өгчин тэгээд тэг явдаг үтэндээ тэгээд шинэ байшин гэдэг жүжигийнх нь намдаггүй шинэ байшин жүжигийн тэр Насанбатын тоглодог юм чинь би ардаас нь төгөлдөр хуураар тоглож байлаа. Тэгэхээр би дараагийн театрт одоо төгөлдөр хуураар анх тоглож. Тэгээ ийм анги байгуулагдахтай дэргэд би ч одоо ерөөсө хөгжим рүүгээ нэлээд орцсон үе байж тэгээд оюун багшаа би энэ ангид ормоор байна. Би ер нь цаашаа хөгжмийнхөө чиглэлээр явмаар байна. Гэт ингэсэн чи оюун багш маань харин нэг татгалцсангүй. За яг уулын чи одоо бас овоо дөрөө олоод жүжигчин болох боломжтой байсан. Тэгээд яг чи одоо үнэхээр илүү сонирхож байгаа юмдаа л хүн илүү амжилт гаргана. Тэгэхээр одоо чи бас их хонтой хүний шинж тэгээд чи одоо илүү хөгжимдөө илүү сонирхоод байгаа юм бол би яг яриад өгье. Хэн чулуу гончгсомлаад тест би яриад байгаа. Гэдэг. Тэгээд л одоо шалгалтандаа орж. Тэгээд одоо яг сонин юу ярихад одоо энэ хуучин филармон байсан цогтой жинтрийг авсан хоёр давхар модон байшин байлаа шүү дээ. Одоо цэцэрлэг төрөл. Тэгээд энд гончгсомлоо өрөөнд шалгалт авсан. Тэгээд энэ ч одоо гончгсомлоогоо лусан шаруугаа намсраажуугаа чулуун багш бэрваагаа за нэг ийм л 5-6 хүн байсан баг. Зүрээ бас ноот жаахан гадралдаг болцсон. Тэгээд төгөлдөр хуурай нэг соёл сэтгүүлээр гарсан нэг юм олоо чэйжилсэн тоглоод. Тэгээ бас овоо бэлдсэн байсан юм аа би. Тэгээ шалгалтанд ороод ингэсэн чинь за саналаа хэлцгаагаад гончгсон л болдог гэсэн чинь. Оо энэ хэнг лоо явах. Тосон шарав. Хөө энэ өнөө сая кино тоглодог. Манай дараамын хөөштэй натгач. Оо дэмэт би. Бас л одоо нэг юм болгонд өссөн нэг савсаг юм яв. Энэ шал дэмэт би. Шэдэр кино шигээр явахгүй тэр дараамаар явахгүй. Гэт ингэж хамгийн дөрөв дуурч байгаа. Тэгсэн чинь чулуу багш. За яахва бас энэ дараамын хүн гэхэд бас аваа хөгжим рүү нэлээд өгцсөн. Төгөлдөр хуур бас гайгүй суулчдаг хөвгт байна. Тэгээ гар хуруу ер нь юм хүмүүс гайгүй зүгээр хөвгт шүү. Авбал яасан бэ? Би авах саналтай байна. За тэгэл ер нь л ингээл саналаа хэлээд байсан. Тэгээд нахаа та намайг бодоорой гэд тэрний үлгэрээр би арай л илүү таньдаг нь ойрхон первагоо байхгүй юу? Нийсгүү кинонод зохиолч тэгээ дууг нь хийсэн надтай ойрхон байсан юм чинь. Тэгээд би бас хэлсэн байсан юм. Первага та намайг дэмжиж өгөөрэй. Тэгсэн чинь первага агшаа наваа ахиухан дуурч. Би энэ хүүхдийг сайн мэдэх юм байна. Одоо энэ сая кинонд бид ч одоо жил шахуу явлаа. Их орлоготой энэ нэг баян чирээл явна. Тэгээд юм асуугаад өрдөө зүгээр байлгахгүй. Их хөгжим сонирхолтой хүүхд байна. Энэ ер нь хөгжмийнхаа чиглэлээр явах нь зөв баа. Тэгээд л одоо ер нь их чулуу багш первага шийдсэн шүү дээ. Чинь 26-аас манайч 2 гавьяаттай энэ дордсрон гэдэг дорн аймгийн хөгжмийн багш ганган байгалыг талдуулсан гангийн нуурын цадмаг тэр дуу бүтсэн дордсронгой гавьяат хамгийн ахмад нь тэгээ энэ гайхмарын Батсөх Төв аймгаас Зундын Батсөх энэ хоёр чин гавьяат байсан. Тэгээд бид нар одоо бас ийм гавьяаттай кино жүжигчтэй ийм алдартай анги байлаа шүү дээ.
түүний ангид орохоо одоо ямар хөгжмийн зохиолч болох уу, удирдаач болох уу гэж одоо нэг тийм гонэг амархан юм шийдэж байгаа шиг л тийм ээ. Тэгээ нэг тийм ном унших уу, энийг унших уу, тэрийг унших уу гэдэг шиг л тийм ээ. Тэгээд яг энэ биш шах. Манад бас нэлээ хөгжмийн боловсралтай шараа энэ байсан л да. Тэгээд эднэртэй зөвлөж байгаа юм удирдаач л байх нь зөв юм гэдэг. Тэгээд удирдаач ангид ороо. Тэгээд харин би чулуун багшлаар хуваарлагдсан. Тэгээд ер нь одоо миний анхны багш хөгжмөд хөлд оруулсан. Намайг ер нь одоо ингээл өдөө зэрэгтэй бүх одоо дуурайхан шадарт аваад тэгээ өөрөө одоо чи одоо дуурайхан шадрыг авчвал дээ. Хойно филармон намсараа жууганаас орсон байсан. Филармон хөнгөө болчлаа ингээд багш нь тийш явъя. Чи одоо дуурайхан шадрыг авчвал одоо бол чи болно гэд. Ингээд хамгийн сүүлд надад ерөнхий удирдаач орхиод ингээд явсан. Тэгэхээр одоо яг намайг энд 4 жил багшийн дэд сургууль. За тэгээ хоош нь соёлын яамтай ярьж яж Ленинградын газар дуу симфони мэргэжлэр явуулсан. За ингээд өөрөө энд театртаа тосч аваад тэгээд за миний өмнөөс ч их явсан да, их явсан. Тэгэл одоо хүн болгосон хүн бол одоо яхахгүй миний хөгжмийн замыг хөтлсөн хүн болж чулуун багш. Pocket байхад bit so safe. Pocket байхад bit so safe. Хамгийн чанартай, хамгийн хямдар. Аялалд гарахдаа ориглоос. Happy Beauty. Happy Bay. Jameson брэнд пробиотик 10 тэрбум ашигтай бактери, 14 төрлийн пробиотик, ДНХ шинжилгээ хийсэн анхны пробиотик. Аман дөрөөл уусах, чизтэй, сонгодог зармаг. Зуны зөвхөн хамт Vitafit Milk компани. Эрдэс тусыг пластикт савлаж болохгүй. Учир нь пластик савлгаа нь нарны тусгал, температурын нөлөөллөөс эрдэстэй урвалд орж, хүний биед микропластик өрөмтлөгдөж байдаг. Микропластикийн эрсдлээс сэргийлээ. Нарзан. Үндэсний их баяр наадмыг өгтөн Багро брэнд. Орон даяар үйлдвэрийн үнээр худалдаалагдаж эхэллээ. Үн өсөлтийн эсрэг Багро. Багро махны соус. Ургамлын тоос, амтны ус, тоосонцор зэрэг нь хамгийн түгээмэл харшилуд өгч идэв юм. Nexar харшлын шинж тэмдгийг намдаахад тань туслана. Nexar харшлын шинж тэмдгийг намдаах үйлдэлтэй пластик агуулсан бэлтгэл юм. Нус хоожих, нулимс гарах, чонон хөрвсөн шинж тэмдгийн үед 24 цагт нэг удаа ууж хэрэглэнэ. Nexar-ыг ууж хэрэглэхэд нойр хүргэх нөлөө үзүүлэхгүй. Nexar харшлын шинж тэмдгийг намдаахад тань туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Unitel-ийн 20 жилийн ойн баярын бэлгүүд задарлаа. Univision-ийн 10 жилийн эрх, 10 саяын хадгаламжийн эрх, RAV4 автомашин 2 өрөө байр таныг хүлээж байна. Unitel болон Tokyo App-аас бэлгэнэгээрэй. Next болон Хаан банкны хамтарсан цэглэгаан бараа тавилгын хамгийн анхны кредит карт нэвтрлээ. Хаан банкны аппликейшнаар Next кредит картаа идэвхжүүлээд Next Electronics болон Next Möbles худалдан авалт хийх 5 сая төгрөг хүртэлх зээлийн эрх аваарай. Мөн картаараа худалдан авалт хийгээд 500 мянган төгрөг хүртэлх нэмэлт хямдрал, 100 мянган төгрөгийн бонус оноо. Худалдан авалтын үнийн дүнгийн 10% хүртэлх бэлэг зэрэг хадгалцахын аргагүй санал таныг хүлээж байна. Ухаалаг хэрэглээ, үлэмж хэмнэлт. Next. Eating milk and crackers, I ask you one question. Are you having fun? What you getting out of living? Who cares for a... Илүү хөөрьё, илүү хөгжил. Хүүхдийн нухшийг үйлдвэрлэдэг эдгээр жимснүүд Монголд ургадаггүй. Тиймээс та хүүхэдтэй гарал үүсэл тодорхойг нь сонгоорой. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Kubus.
Зуны зугаацуулах амт. Vitafit Milk компани. Jameson брэнд пробиотик 10 тэрбум ашигтай бактери, 14 төрлийн пробиотик, ДНХ шинжилгээ хийсэн анхны пробиотик. Happy Beauty. Happy Bay. Хамгийн чанартай, хамгийн хямдар. Аялалд гарахдаа ориглоос. Pocket save. Pocket байхад it's so safe. Pocket байхад it's so safe. Тэр дандаа миний хийсэн дуунууд. Энэ тэр үнэн хүүгээ хийсэн. Эцэн заяатай. Энэ заяат нутаг тэр. Энэ сая би нэг юу Монгол бахархал гэдэг нэг дуу хийсэн. Нэлээд том дуу. Тэгээ одоо нэг цоврал гур Монгол бахархлыг хийчлээ. Одоо Монгол омогшил тэгээд Монгол бардам налыг хийх гэж байгаа. Цовралын бүтээл болох юм байна. Тэг том хэмжээний тийм хөгжмийн бүтээл хийсэн надад л үзчихлээ. Одоо яхаа тэгээд ийм юм л оролдохоос биш. Одоо тэгээд гэртээ зүгээр суугаад байлтай биш тийм ээ. Амингэ зүрхний уята Монгол нутаг минь би одоо яхваа тэгээд би одоо нэг хөгжмийн зохиолч биш шүү дээ. Мэргэжлийн алтны дэрдэх гуйл шарладаг юм чинь. Тэгээд одоо энэ чинь 40-50 жил хөгжмийн юунд явлаа тэгэхээр ганц нэг дуу тэрэлж ил байх юм тэгээд. Одоо бидний хийж байгаа юу өдийн насны дуунууд бол одоо тийм нэг зугаа цэнгэлийн маягийн юм хийхгүй юм ба шүү дээ. Бидний хийж байгаа дуу одоо бол нэлээд тийм тэгээд одоо бид нэг сонгодгийн хүн чинь тэгээ симфони оркестртай найрал дуутай нэлээ мэргэжлийн талд нь тэгээд бас нэлээд утга чанарын хувьд ч гэсэн тийм шинэ одоо би сая Монгол бахархал гэж энэ Дорноговын хөгжмийн яруу найрагч чулууны шүлгээр Монгол бахархал гэдэг дуу хэлээ л дээ. За театр бол одоо яг миний хувьд гэвэл миний хоёр дахь гэр болцсон. Би ч одоо 40 жил энэ театрт ажиллаа шүү дээ. Энэ хамт олонд. 4 жил одоо ингэж багшийн дэдэд оюутан байжгаад тэгээд 73 онд төгсөөд тэгээд Ленинградын консерваторид Оросд явсан да. Тэгээд харин 79 онд сургуулиа төгсөж ирээд яг одоо энэ тийм өдөр даачаар тэгэхэд чулуун багш байсан. Чулуун багш маань яг өөрөө явуулсан хүн намайг. Тэгээ өөрөө хүлээж аваад энэ театрт аваа соёлын яамны коллегийн гишүүн, уран сайхны зөвлөлийн гишүүн том хүн байлаа манай багш чинь тэр үедээ мэдлээ. Тэгэл одоо удирдаачаас нь эхлээд тэгээд одоо ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч гэдэг ингээд энэ машинд одоо би 40 жил болж байна. Тэгээ энэ хүн бол одоо бид нар зөв миний хувьд боддгийн энэ хүн бол уусаад их өртөө хүн гэж.
улсууд энийг одоо жинхэнэ тодорхой жинхэнэ өөрсдийнхөө мөнгөөр улс сургасан байхгүй. Одоо энэ чинь 70 өрч байгаа. Тэгэхээр энэс бол одоо нэлээ их юм шаардах хэрэгтэй маа. Би үдэж бодсон тийм ээ. Концертмейстер ялангуяа би бол яг гоцлол дуучдын тийм дуучтай ажилладаг. За тэгээд дуучтай хэдүүлээ одоо парти авна шүү дээ. Одоо жишээ нь Турандот гэдэг дуур ороод ирэхэд Турандотод дүр нь хуваарлагдаад тэгээд солонгоо төгөлдөр уурч дуучтайгаа ажиллаж эхэлнэ. За энэ дээр жинхэнэ одоо тэр дуурийг авч явах тэр дуурийг эзэн нь гэдгийг. Ер нь бол хөгжмийн театрын гол эзэн нь бол удирдаач байдаг. Тэгээд тэр дуурийн гол эзэн буюу одоо Бүрэнбэх-майстер орж ирээд за тэгээд дуучтайгаа ажиллаж эхэлнэ. Тэгээд дуучтайгаа ажиллахдаа бас надтай ажиллана. Темпэ тохирно, ямар яаж явах вэ, характер ямар байх вэ? Одоо ингээд л ерөөсөө дуур дотроо ороод л ажиллаад эхэлнэ. Тэгээ бид хоёр ажиллаж агаад одоо удирдаачтайгаа хамт найруулагчдаар орно. Найруулагчтайгаа ажиллаж агаад за тэгээд л оркестртаа очиод тэгэл ер нь бол энэ удирдаач гэдэг хүн бол яг тэр дуур байна уу, балет байна уу тэрний одоо гол эзэн баггүй. Тийм учраас концертмейстер балетийнхэн ч бай, юуных дуурийнх ч бай, ерөөсө удирдаачийн хамгийн том гол туслагч буюу гол одоо хамтрагч байдгийг. Манай Бүрэнбэх-майстер ерөөсө тэр дүр дээр их ажилдаг. Чиний дүр чинь ийм дүр. Энийгээ ингэж гарга. Тэрийгэ хөгжмөөр ингэж гарга. Тэгээ ямар ч дуур байсан тэрийг маш сайн нарийн ажилдаг. Ерөөсө хөгжим талаас нь жүжиглэх талаас нь их сайн хэлж өгдөг. Өөрөө тэгэхээр тэр хүн чинь тэр дуурийн эзэн учраас тэрийг маш сайн мэдэрсэн хүн чинь тэгээд одоо дуучтай сайн тэгжээж нөгөө дуур маань одоо илүү сайн жүжигчдэд биш үзэгчдэд илүү сайн хүрнэ. Тэгэхгүй зүгээр сайхан хоолоогоор дуулаад ингээл байгаад ивэл тэр нөгөө ямар ч тэр сайхан одоо жишээ нь Турандот гэдэг дүр байхад тэр Турандот хийн тэрийг гаргахгүй юм бол бид нар бол одоо дуур үзэж байгаа үзэгчдэд бол одоо маш одоо учир дутагдaltaй. Тэгэхээр Бүрэнбэх-майстер бол тэр дээр маш их ажилдаг. Тэр талаас бид нар ч хоорондоо дуучид ер нь бүгд урдны дуучид ч гэсэн ярьдаг байсан. Бүрэнбэх удирдаач ер нь тэр дүр талаас нь их одоо голчилдог, тэрэн дээр их ажилдаг тийм онцлогтой. Кинонд ч тоглодог байсан. Өөрөө драмын театраас угшилтай хүн шүү дээ, тэгэхээр зэрэг бас ер нь тэр нь их таалагддаг надад тийм. 4-10 жил гэдэг шиг нэг дөрвөн үе байгаа баг шүү. Одоо бүрдэрж байгаа хавлаас урт насан жаргал сайхан банд энтергээд ингээд энэ анхных нь үе байна. Эдний дараагаар ингээд одоо энэ дөрөвд үеийн баг орж байгаа хаа. Тэгээ саяхан одоо яг дөрөвд үеийнхэн дуучтай баг. Эднэртэйгээ Пуччини Тоско дөрөө сая 12 сард энэ тайзан дээр тоглоо сайхан байлаа.
За ер нь тэгээд нэг 20 жилийн дараа гарвал одоо мөхөр бол нэг веранд гэж ирдэг юм аа. Яг тэгээд нэлээд дадлаг туршлага суугаад тэгээд яг ингээд бүх юмтайгаа ойртоод мэдрээд ингээд ирэхин цагт нэг байна бас тийм үе байдаг сайхан бүх юм нэг гарт ороод ирдэг нэг тийм. Өдөр даач хүндүүл ер нь эхний нэг 10 жил бол амаргүй шүү. Тэр тусмаа урлагийн одоо хамгийн том төрөл нь дуур байдаг шүү дээ. Энэ одоо яруу найраг, хөгжмийн урлаг, дуулаачийн урлаг, уран зураг нь орж байна. Бүжгийн урлаг нь орж байна. Ингээхээр энд бол одоо бүх урлагуудын синтез нэгдэл. Тийм учраас дуур бол хамгийн томч, хамгийн хэцүү хүндэнч хөгжмийн бүтээлүүд дундаас. Миний хувьд бас их азтай гэдэг юм уу. Би тэр саяхан тэр Маэстро Брүмбэх гэдэг номондоо бичсэн л дээ. Би одоо анх хөгжимд дурлж улсын багшийн дээд сургуульд удирдаач хөгжмийн зохиолч анги нэгтгэхэд яг Жамсранжив удирдаач төгсөөд ардын дуужгийн чуулгад удирдаачаар ирж ирсэн. Тэгэхэд би дараамын театрт жүжигч байсан. Тэгээд Жамсранжив удирдаачдаар гуйж яж. Тэгээд би энэ шалгуулах гэсэн. Та нэг намаа нэг үзээд нэг жаах бэлдээдэг гэж. Тэгээд би Жамсранживаар бэлдүүлж Кармен дуурийн удирдгал дээр ажилласан. Тэгээд Ленинградын консерваторид хойно очиод 3 дугаар курсээсээ дуур гэж яг том уран бүтээл ороод ирэхлээр юу авах вэ гэхээр би Кармен дуур авсан. Тэгээд 2 дахь Кармен. Тэгээ 3 дахь Кармен нь 79 төгсчрээд 85 онд манайд Кармен дуур тавихад анхных нь удирдаачаар би тэмлэгдэж ажиллаж ийлээ. За ингээд 4 дахь Кармен нь 2013 онд Кармен дуурийг шинжилтэн тавих найруулагчийн ажил. Бас одоо над дээр ирж тэгээд тэр үед Эрдэнэ булган маань канонд явцсан. Манайх ерөөсөө найруулагчгүй байсан тэгээд. Тэгээ одоо таал сайн мэддгээрээ. Одоо тавхаас гэдэг. Би ч одоо эхлээд ер нь дургуйцаад л байсан юм л да. Ер нь ч одоо академический театрт бол
академический одоо мэргэжлийн академик хэмжээнд тавьж ил олон улсын түвшинд тавихгүй бол тэр ч одоо хэн нэг сайн мэддэг юм уу нутаг орондоо алдартай хүн барьж аваад тавиад байж болохгүй шүү дээ. Тэгээд зүгээр яг би их сонирхож байсан Кармен Дорыг хөгжмийн сайн мэддэг. Тэгээд одоо миний бас залуу цагт жүжигчнэр эхэлсэн учраас бас арай дохимтойж байсан юм уу. Ганц нэг ягваа очиртай гурав өнтэргээд ганц нэг хөгжмийн бүтээлүүдийг энтэнд бас тавьсан байсан. За тэгээд яг дараагүй бол өөрөө л одоо барихаас биш аргагүй бол тэгээд 13 онд Кармен Дорыг найруулагчаар нь ажиллаж Туула хүүгээ удирдаачаар нь авч байгаа ингээд. Тэгээ бит хоёр тавьсан. Тэгээ одоо энэ тавилтаараа явж байгаа. Тэгэхээр Кармен Дортай бол бас одоо яг хөгжмийн уран бүтээлч яваад бас ингээд нэг 4 удаа холбогдсон түүх байдаг. Би одоо тэгээд өнөөдөр ингээд гинт хараад нэгсэн бит хоёрын одоо миний дуулж ирсэн тэр тухай тоглож ирсэн 84 онд тоглогдсон Йоланта Дорийн хамтар дуулж ирсэн байхын. Тэгээд энэ Йоланта Дорийн маань одоо удирдагч нь яалтчгүй бүрэн бэх маань удирдах. За тэгээд Амарснаа Дорийн гэрэлгад тоглож илаа. Тэгэхэд мөн хамтар дуулж ирсэн, хамтарч удирж ирсэн. Гэхдээ ер нь бүрэн бэх маань маш их юу хүнэлтэй альва зүмд их тэм чамбай, нямбай ханддаг, их судалдаг, хөгжмийн талаас нь, альва түүхэн талаас нь ингэж түүхэн жүжгүүдэг маш их биднэртэй одоо тухайн үед бид нар чацуу нэгэн үеийнхэн мөртлөө одоо би одоо майстрч юм хүндэлдэж штэ бид нар ч одоо удирдаач нар. Тэгээ биднэрт бол маш их юм одоо заа сургаж одоо тухайн үед бүгдээрээ л одоо ахмадуудаас суралцаж энэ театрын тухайн үед өрн бэх маа одоо манай театрын одоо бүх жүжигийн уран дээр үүрч явсан. Одоо юу хэмдэ 70-аад оны дундаас сүүлээс ч юм уу да тэгээд саяхан болтол одоо тэр бүхэлд одоо дуурайдаг тоглож исэн. Гэхдээ энэ дээр байх угаас бол Тоска дуур байна, Кармен дуур байна. За Кармен дуурыг бол Микаэлд нь би дуулж исэн. Одоо Кармен дуураа найруулж Франц хэл дээр нь ингэж өөрөө одоо тэнийг найруулж ингэж тавьсан. Согногрийн амралтанд бид нар мягмар наран битээр их ойрхон иргэдэг байлаа. Тэгээд бид нар Согногрийн амралтанд ардын чуулгынхныг энэ Октябрийн баярын амралтаараа явахад нь дагаад тавьсан. Тэгээд тэнд танилцаа. Тэнд Согногрийн амралтаа чинь одоо манай мягмар нарангийнх тасцэвгүй тэндээс нэг өөр газараас ирсэн. Манай энэ морин хуурч идэр бат. Энэ 3 айл яг бидний энэ амралтаас тэр амралтын юунаас 3 айл урлагийн одоо бас ийм 3 айл үүссэн түүхтэй шүү. Тэр тухай манайх 4 хүүхэдтэй тэгээд 2 хүү 2 охинтой. Манай нэг том охин л одоо яг юунэ цэвэр хэлний мэргэжлийн хүн одоо Америк иргэн болцсон олон жил боллоо. Тэнд англи хэл ер нь орос сургуульд төгссөн. Манай ээж хоёрын нөлөө минийх байсан л да. Ягаад гэвэл багаасаа бид нэр дөрийн театр улсын ардын дүүжгийн чуулга хоёртоор бол байнга л одоо бага насаа тэнд өнгөрөөсөн гэж хэлж болно. Тэгээ одоо аав ээж хоёрын нөлөөгөөс одоо их нөлөөллийн дор одоо манай 3 хүүхэд
Гуруула. Нэг нь морин урж, хоёр төгөлдөр хурж. Тэгж энэ бас энэ удамшдаг юм шиг байна тийм ээ. Тэгээ одоо харахгүй л одоо багасаа л хөгжим сонсож хөгжимтэй ойр өссөн их тэгээд одоо яах харахгүй л одоо тагтах юм да. Тэгэл ээж маань бас энэ урлагийн хүнд бас хоёулаа л урлагийн боловч ээж маань одоо аав юм энэ уран бүтээлээ төрөхөд бас л ардталт нь их тустай юм ар гэрийг нь авч явж байсан. Тэгээд одоо ээж маань нөлөөч байсан баах. Тэг аав минь ч нөлөө байсан. Нүүр хүүхдүүд нь цөмөрөөл одоо хөгжмийн боловсролыг бол сайн эзэмшлээ. Хамгийн бага охин одоо Америкт байна. Москвад генесний хөгжим академиг төгсөж ирсэн их сайн хөгжимчин. Манай Дөрийн театрт ер нь Монголд авсан 5-6 жил ажиллаж байгаад тэгээд Америк явсан. Одоо Америкт суурсан. Сайн байцгаана уу? Бид бүхэн Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За ингээд аавынхаа хөрөг нэвтрүүлэгт орж байгаадаа бид бүгдээрээ баяртай байна. Ингээд аавдаа юуны өмнө эрүүл энх байж, урт удаа насалж, үр хүүхэд бидэнтэйгээ улам олон сайхан жилийг аз жаргалаар дүүрэн өнгөрөөгөөрөө гэж өрөөе. Өнөөдөр бид гэр бүлээрээ ингээд цуглчаад байж байна. Тэгээд биднийг үзэж байгаа нөхдөөд, найз нөхөд, хамаатан садан, ажлын хамт олон бид бүгдийн тэгээд нийт монголчуудаа шинэ оны мэндийг хүргэе. Удахгүй ирж байгаа шинэ ондоо Монголын ард түмэн минь аз жаргалаар дүүрэн эрүүлэн сайн сайхан байж Монгол орн минь улам хөгжин дэвжих болтугай гэж өрөөе. Өөдөө хайртай шүү. Шинэ оны мэнд хүргэе.
85 онд юм байна. Би одоо төгсч ирээд нэг 5-6 жил болсон байсан байна. Тэгээд Эрдэнэ болгон битэрийг нам дуудаж байна л гэнэ. Орсон чинь за. Тэгэхээр юу яа? Энэ бэлэг жаргал гэдэг нөхөр ламбуан үлдсэн дөөр гэсэн байна. За энийг бид тавина. За та хоёр ажиллана. Тэгээд одоо би бэлэг жаргалтайгаа бид нар уулзсан ярьсан байсан. Тэгээд бэлэг жаргал ерөнхийдөө юугаа дууссан. Тэгээд ёстой тулж ажилласан да би. Оркестрок дээр суугаад ерөнхийдөө калвер бол гарчсан байсан дарамж. Дарамжаа хоёлаа ягаад дөрөө хуваарлаад Эрдэнэлтайгаа суужгаад ингээд лавгсрын сомлол бичсэн шүү дээ. Окей. Их сайхан сомлол бичсэн. За ингээд тэгээд оркестрок дээр суулаа. Ерөөсө тэр чинь их том ажил л да. Тэгээд бүр барахааргүй шинжлэх болохоор зэрэг юутай чаттай яриулж гад энэ урлагийн ажилтны холбоотой ярьж гад энэ одоо энэ юу нэ Элдв учир кино театрын ард талд одоо нэг давхар машин байгаа. Тэр чинь урлагийн ажилтны холбооны мэдлийн юм байсан тэнд. Тэнд тагсан байсан. Тэнд нэг өрөө аваад тэгээ бэлэг жаргалтай хоёлаа тэнд очиж суугаад бид тэр хамт сууж. Тэгж одоо их үнэмч ажилтдаг байлаа шүү. Тэгээд би хоолунд нь хийгээд өдөр ажиллаа тараал тэнд очино. Тэгээ шөнө бэлэг жаргал өдөр шөнөгүй сууж ажиллаж. Сүүлдээ бүр нэг удаа өдөр шөнөгүй ингээд цагаан цаас шаагаад ингээд нүднөвдөд. Барахгүй наа ер нь. Бархаа байл. Тэгсэн чинь нэг өдөр очисон чинь би төгчөө явчихсан юм л да ер нь. Тэгсэн чинь нэг өдөр очисон чинь жигтэй их баясгалантай болцсон байна. Яасан тэгсэн нэг хүн идэж аамаа яаж юм болгоцсон. Тэгсэн чинь зөвхөн зориг орцсон. Яс амархан дуусгаар. Өвгөө шийд гаргачлаа. Чи сайн мэддэг юм чинь. Хоёулаа ерөөсөө нэг үзэгдлээр ингээд хийч. Оркестрок доорих. Гэт бүр шийдсэн сууж. Гүй болохгүй бэлэг жаргалаа. Энэ бол зүгээр одоо нэг дуу. Чиний нэг дуу бол хамаалах би хийж бол. Эн чинь чиний том бүтээл. Монголын хөгжмийн урлагийн том бүтээл болж үлдэх ёстой. Энэ чинь өөр гар орж болохгүй. Чинийхээс өөр санаа орж байна. Тэгэхээр болохгүй. Харин яг одоо чи чамд туслахын тулд би харин одоо тэр гарсан бэлэн болцсон партитурын тэр шугамдах ч одоо 26 шугамдаа шүү дээ. Энийг шугамдаа, тэрийг би шугамдаад тэгээд найрал дууны дуучны бэлэн парт гарцсан юмнуудаа чинь би харин хуулаад. Окей, чамд энэ бол их төхөн болно. Тэгээд чи одоо суу ерөөсөө. Ямар ч гарах няцах болтох тийм арга байхгүй. Одоо ерөөсөө хугацаа болохгүй боллоо. Тэгээд хоёулаа би бас зэрэг суугаал тэгээд шугамдаал тэр шугамд нь тэгээд тэр бүх түлхүүрийн тавин их ажил л да. Ингэж ажил одоо бид нэр хамтарч гаргасан. Тэгээд сүүлд нь харин бэлэг за чи нэр бас зөв шийдэж юм яв. Яа тэгээд одоо хоёулаа хийцэн бол чинийх нэг өөр оркестр, минийх нэг өөр болж шít. Тэгээ ер нь би сүүлд нь л эргэж бодож яана. Гэхдээ яг барахгүй болохоор л тэгс юм л та гэж. Тэгж ясуудаа. Энийг чинь би хүртдэггүй юм. Харал гэм. Хэрхэн бурхад таалдгүй юм. Харна гэм. Бурхан минь оршоо. Бэлэг жаргал одоо их авьяастай хүн. Их тоглоно тэгээд юу ч бичихгүй тоглоод л өөрөө дуулаад л ингээл хүчийгээл тоглоод дуулаад л тэгээд юу ч бичихгүй тэгээд нөгөөх юм мартагдаад их нэг гоё юмнууд. Гэхдээ чи бичиж байгаа шиг л бийсэн үгэлдэг байж. Тэгэхэд нацагд орж жанцсан нар өнтер бол маш түргэн нотлчдаг байхгүй. Тоглож үзээл. Шарб бол одоо бас их этгээд.
би өөр гайхдаг. Шарвыг би бас тэгээд мэддэг байсан. Шарв тоглолцоход тэгээд тэнд очиж ширээн дээр сууж авчихдаг. Зохиол юу жоо шиг. Одоо үргэлжилсэн үгийн зохиол жоо шиг. Тэн чи бүр онцгой төрсөн юм шиг. Ер нь одоо энэ ховор хөгжмийн зохиолчдоос шууд тоглож үзчихвээ зөв бүр ингэж ээж тэгээд бичнэ. Тэгэхгүй ингээд энд нэг тоглолцоход очиод тэнд суугаа бичнэ гэдэг чинь бүр одоо энэ тусгай мэдрэмжтэй тийм юм яг шүү дээ. Нацагдорж бид нар бүр гэрүүлээрээ их найзууд байлаа. Ер нь би нацагдоржийнхаа ер нь ихэнх бүтээлүүдээ дан хөгжмийн тэгээд дуурийнх нь ер нь ихэнх бүтээлүүдийг би анхалж удирддаг байсан да. Надад их юмудаа бэлдэж өгдөг. Одоо энд Гэсэр хаан дуурийг би удирдлаа. Тэгээд одоо яг бай тэр үед Анатолий Андреев гэж энэ Бурятын өнөөх нэртэй дууны мастер. Одоо манай монголчууд их дуулдаг шүү дээ. Жимин энтер гэдэг олон дуу гэн. Тэр Анатолий Андреевтай их найз болж энэ хоёрт танилцсан зүйл. Тэгээд ерөөсөө юу яа. Би тэгэхэд уран сайн удирдагч байлаа чад. Тэгээд ерөөсөө бит хоёр хамтарч хий. Яг энэ бас одоо юутай. Тэгээд зээ болоод гэрээ хийгээд нэг үзэгдлээр бичих юм болоод ингээд тарцгаалаа. Тэгээд нэг 2 сар 3 сар боллоо та. Тэгсэн чинь нэг өдөр нацгаа яваад ирлээ нэг нота юм барьцсан. Заавга би ирээс буруутсан байна. Энэ болдгүй юм байна. Нэг бүтээлийг 2 хүний гарч 2 өөр байдаг юм байна. 2 өөр юм. 2 өөр ертөнц биш. Тэгээ ерөөсөө нэг бүтээл чинь ингээд 2 шиш явчихад болдгоо. За тэгэхээр одоо би одоо их үерхэж анх уурсан юм чинь би одоо яаж хэлэх вэ? За миний өгөл хэлж үз. Чи яг тэртээ дэргүй театр төлөөлж байгаа. Уран сайхны тэтгэж юм чинь. Тэгээ би тоолог дуучлаа. Тэгээ би сая очиж үзээд хийсэн юм сонсоод ирлээ. Тэгсэн чинь нэгдүгürt песний дууны талын да илүү хүү юм байна. Одоо симфони дөөр тал руугаан бол би одоо энэ мэдээ яасангүй. Сайн судалж үзсэнгүйгээр шийдчихжээ. Тэгээд одоо яг их левгүй байсан. Тийм том хүний чинь дэндээс урж ирээд зээ зүү болгочоод гэрээ хийчихэд тэгээд татгалцсан. Тэгээд одоо яг бас нэг мэрэг арга олсон. Ерөөсөө чи одоо театраас л ингээд та хоёр ямагч үзлээ бас 2 өөр байдаг юм байна бас болохгүй тал байна. Тэгэхээр та хоёр тус тустай 2 гэсэрвч. Нацагдорж өөрөөрөө бич. Анатолий Толя та бас өөрөөрөө бичих. Тэгээ бид дуурийн театрт тавь 2 дуурийн чинь. Хоёулангийн тавь манайх. Ягаад 2 өний дуурь 2 өөр л юм гарна шүү дээ. Түүнээс нэг та хоёр хоёулаа өөр ертөнц учраас бас болдгүй юм байна. Гэт нэг ингэж ярьж зөв ойлголцож. Тэгжэл гарсан төвхтэй гэсэр. Тэгээд харин сүүлд нь одоо яг бид ч нацагдоржийнхаа гэсэрийг би өөрөө тавьсан. Ачаар. Тэгээд нацагдоржийнхаа гэсэрийг эндээ тавьсан. Тэгээ ерөөсөө дахиад тийм боломж байгаагүй л дээ. 2 дахь гэсрийг тавих. Тэгээд харин Бурят тавих саналыг Андрей өөрөө гаргаж иж гунгаас зураачаар би удирдаачаар бид улаан хөдөд очиж тэр дөр дээр нь ажиллаж тавьсан шүү. Шарвтай бас Чингис хаан дуурийг яг бэлэг жаргалтай ажилласан шиг Чингис хаан дуурийг бас одоо шарвтайгаа хамт бас л дуусаагүй багт нь эхлээд бас л нэг хугацаанд шахагдаал тэгэл энэ бас л оркестрок найрал хөгжимж бичих юугаа уулын аманд нөхдөд ихтэн гэрт
би 7 хоногт нэг 2 л очино л да. Тэгэл энд хийсэн юмнуудаа өгөө энэ юм байр гэд. Тэгэхэд тэнд хөгжимгөө сууж яж. Өгөө энэ эвгүй ингэ дуурайд байна. Чи нэг хараатахтай гэх. Оо тийм байд. Тэгэл засчихад л. Янзын сайхан болгоцсон. Харин тэгж л одоо би шарвайгуур хөгжимгүй байхдаа тэгээд шууд өөрийгөө харж байгаа дуурайд хийгээд байдаг. Тийм одоо онцгой мэдрэмжтэй. Хөгжмийн бүр онцгой аястай хүн байсан. Энэ одоо би тэр үед л ойлгож байсан. Тэгээ сайхан. Шавлаад суух одоо яг ийм хэцүү эрдмийг шавлаад авах тийм юм бас их элбэг биш байна. Харамсалтай. Тэгэхдээ яг одоо манай шав одоо энд төгсөөд надтай энд Монголд их сургууль, соёл урлагийн их сургууль төгсөөд сая Сеулийн консерваторийг яг дөөр симфони мэргэжлэр төгсөөд ирсэн. Одоо энд ингээд ерөнхий удирдлагч сайхан ажиллаж байна. Юунд харамсах вэ? Энд ч одоо би бүхэл бүтэн ийм том театрыг одоо энэ дотроосоо би энэ дотроо ирж яж удирдаач боллоо, хөгжимчин боллоо. Тэгээд одоо театраа бас нэг үе сайхан өөрийнхөө боломжоор төвшөндөө авч явлаа, сургалаа, шавнартай боллоо. Энэ маань одоо манай хамт олон мэрэгжлийн хөгжим энэ нөхдүүд төр засаг маань хүнэлж том шагнал өглөө. Ингээд энд хүн юунда миний амьдрал ерөөсөө л энэ Улаанбаатар хотод орж ирсэн 63 оноос хойш л ер нь дандаа ингэж дандаа өдрөг сайхан гэж явж байгаа. Тэрэндээ одоо тэгээд өөрийн театраараа ургалж бахархаж эндээ дандаа баярлж. Энэ миний одоо ер нь л манай Ахмадуудын энэ театрт байсан усуд их ээлтэй их нүнжигтэй ийм байшинда эндээс олон одоо авиаснууд энд хүч чадлаа сорж эндээс чигүүр далин нургаж эндээс салдар солондоо хүрч ингэсэн ийм буянтай театр. Minge torchen